Замбас мөштэй түүнд бицэж чанд. Та нар 0-д кофе ууж үзсэн үү? Харин тий. За. За тэгэхээр өнөөдөр хоёр NPC-ийн Монголын хамгийн анхны жорлон дээр сууж байгаа кофе уудаг газар руу орж үзлээ. За тэгээ бид тэр хоолгоор орж ирээд хамгийн түрүү менюг нь харсан. Менюн дээр бол цай, кофе, халуун хүйтэн бүх уух боломжтой байсан ба тэнд тэр алкогольтой бас холбогдтой. Бүгдээрээ баастай бас байсан гэдгийг хэлэх нь зөв болов л да. За тэгээ үүдний хэсэгт ингээ хувцснуудаа үлдэх юм болов гэж бодсон чинь хувцснууд зардаг байж таарсан. Анд цаа болон нэг юм сонирхолтой чинь юу вэ гэсэн чинь Жижагийн өөрийнх нь борлуулдаг бараанууд байж таарсан байлээ. За энэ пянзан байна. Өөр ах юм болвол board game-үүд байлаа. За board game-с гадна номнууд бас өрцсөн байлээ. За номнуудаас анд нэг ном авсан юм шиг байлээ. За тэгээ ингээ харангууд ингээ жорлонгийнх нь юм аягнууд зарж илээ. За аягнуудаас гадна бас юм hex бас cozy, за witch гэл юм custom t-shirt маягнууд зарж илээ. Анд яасан гэсэн чинь анд энэ ном сонгосон номны хүч чадахгүй нэ намар насныхын намар нэрчтэй чагаас. За цаашаага энэ тавиур дээр нь баасны юм нүдний шил толгоонд угладаг юм байлээ. За эднэрийгээ өмсөд толны өмнө зураг авахулж болно гэсэн хөөрхийн анд ингээ харсан чинь толн ингээ тэтгэе намдаад Жижагийн хөргийг харах сүр арахгүйсэн. За үүдний үсэг ингээ дууссан юм чинь хідүүлээ өргөжлүүлээд toilet cafe юм чинь хідүүлээ жорлонгийн онцлох хэвээр. За 0-ны өөрөө, ариун цэвэр өөрөө, жорлонгийн өөрөө, бохин өөрөө, бие засах өөрөө, ном унших өөрөө, за бодол гүнзгийрүүлэх өөрөө. За юу ч гэсэн бүх нэр байлаа зөө. Ороо үтсэн юусэн алтан байгуулан жорлон биш. Бараг ингээд гэрийн жорлон байгаа даахгүй. Дүүш жах шиг, шампуу жах шиг. Ингээд үнэртүүлэгч манай 0-ны үнэртүүлэгч жах шиг. За тэгээд ингээ хараа үзэнгүүд манай гэрийн ингээ маста ингээ гэрэлж жах шиг. За тэгээ 0-оос гарсан чи үндсэн өрөөлөгөө хідүүлээ ороод харангууд баахан баасны чимглүүд байгаа. Маш олон баас. Тоолж барах маш олон баас. За тэгэхээр бидний захиалга хоёр шингэн цэцэс шиг американо, тэгээ ванд баас нь тирамису захиалсан байд юм аа. Нийлээд 38,000 төгрөг. За мэдээж жорлонгийн кафед орж ирсэн юм чинь жорлонгоос нь кофег нууж үзсэн илүү зүгээр болоо гэж байна. Гэхдээ би орж ирэхдээ харалцсан жорлон гэдгийг нь сонсцсон болохоор нэг юм цэцэг ууж байгаа юм шиг санагдаад заагүйс тэгээд царай мал ойлгомжтой байдгүй дээ. За ингээд залруулга хэлэх юм болоос тээ би өөрөө ингээд кофег наамж чадсан. Яг чадсангүй биш байхад байхгүй. Ингээд чанартай кофенийг мэдэгдээд байхгүй. Үнээр амт те бүгд яг американо юу байдаг вэ? Бүгдээ байхгүй те. За тэгээд хитрхүү амтаас бол би өөрөө жоохон айцэлсэн юм аа. Манай нэрч юм биш. Кофега 50 уугаа сууж исэн чинь миний тэр шингэн цэцэгний доор нэг юм мэдрэгдсэн чинь тэр нь яг бүхэл баас байж таарсан. Тэгэхээр юм цэцэг баас хоёр хэлсэн кофег тэр нь уугаад яг ч мэдрэмж нь бол бас сонирхолтой байсан гэхээс өөр хэлэх үг алгаа. За тэгэхээр хэдүүлээ тирамисугийн амтлаганд орцгоё. За яг хөө үргэлжлүүлээд тирамисугийн амтлаганд орцгоё. За энэ бол Улаанбаатарын кафенуудын дунд топ 3-т ерөнхийдөө багтаар гэж хэмжээний яригддаг тирамису гэдэг аахгүй юу? Тийм болохоор энэ яг үнэн үү хэдүүлээ амтцгаая. За тестээс нэг явлаа худлаа дашаа мэдээл биш эснийг миний царианаас шууд харж болно. Яалтчгүй миний идчихсэн топ 3 тирамисунуудын нэг байж таарсан. Харин би бол Чикотой бол саналд нийлээгүй. Яхаараа тирамису Монголд ийм шилдэг топ 3-т нь орохоор хэмжээний амттай байх чадaltaй байна гэж би бодоод яг үнийг хэлэхэд турч үзэхээр яг ихний халбагталтаа хийсэн юм. Яг гоо амтын тал бүрэн мэдэрч амжаагүй байхад бол яг нүдэн дээр минь халбан салаад унтсан. Тэгээ буцаад халбахаа нийлүүлж амжааг байл гэд амт нь надад мэдэрч эхэлсэн. Бурхан тэнгэр минь ийм амт байх боломжтой гэж юу? Бурхандаа би талархъя. Танд маш их баярлалаа. Би 10,000 төгрөгөөр шалт хэрэггүй зүйлд үрээгүй гэдэгтээ би жаргалтай байна. За тэгээд ан надтай санал нийсэн би үнэхээр баяртай байсан. Мэдээч ирийг ингээ байжсэн чинь ананд гэрийнхэн жорлон угаахаа марцсан юм шиг үлээ. Тэгээд өөрийнхөө американыхаа аягаа ингээд угааж ирсэн юм байлээ. За тэгээд амдрахын эзэн десертээ дуусгачаад за ер нь бол амаа арчидаа гэж салфитик татах гэж идсэн чинь 0-ын цас гараад ирсэн. Тэгэхээр ер нь бол мэдээж л те угаасаа жорлон дотор ороод ирсэн юм чинь тэгэл 0-ын цасаар л бүксээ арчдаг лагдаг шиг. За энэ хөрхөн кофе шоп дотор орж ирсэн юм чинь дотоод интерьер дизайнуудыг бас эхнээс нь ингээ постеруудаа хараад явъя гэж бодлоо. Тэг чин тэр нэг будаа өөдөөс наа баасаа гараа гэсэн чинь би зүгээр хоц таа минь мха түг гэж цаашаа яваад гисэн байт юм баг. За тэгээ сүүлийн яг 30 минутын турш би яг өөрийгөө юун дээр суугаад байна гэсэн чинь эко жорлон дээр сууж исэн бэлээ. Мэдээж жорлон бол яг жорлонгийн бүтэцтэй гэх нь зөв болов. Мэдээж бол энэ жорлон дотор та нар шээж болно, бааж болно, эзэн зөвшөөрөх юм бол ер нь бол бүх ялгацаа гаргах боломжтой байх. Нэг жишээ гаргаж өгье. За нэг дотор бол мэдээж бол нэг хүн баасаа үлдчихээд яваад гисэн бэлээ. Харалцсан баасаа цэвэрлж байгаарай.
За тэгээ сайхан Улаанбаатарын фонтан руу гарч байгаа баа чэж болохгүй шүү гэж залруулга хэлэх ёстой бах. Хажууд нь бол ингээд гоё пенснууд байсан Майкл Джексон за тэрүүд Queen байна уу те. Бүгдээрээ гоё ингээд цуглуулга ингээд наацсан байлаа. Яг доор нь юу вэ? Пенснуудаа сонсоод ингээд сайн байг дээрээ ингэ сууж л. За ингэ хандыг харж байгаа. Ингээ суугаад амарч олноо. Баахгүйгээр. Ялангуяа баахгүйгээр шүү. Тэ. За мөн тэгээ пастагаа зууралдаж дуусны дараа хэдүүлээ PS4 тоглож олноо. За PS4 дээр нь юу вэ? Roblox тоглож олноо. За тэгээ хүндэрж явахдаа PS4 тоглох энэ мэдрэмжийг энэ кафед л мэдрэх боломжтой байгаа шүү залуучуудаа. Одоо мэдээж жолтон доторх бүх басыг толцгоё. За бас давхар нэг юм хэлэхэд бол энэ Катан гэдэг нэг тоглоом байлээ. За энэ Катан гэдэг тоглоомыг яг үнийг хэн яаж тоглох вэ? Үнэхээр ойлгоогүй, дуртай хүмүүсийг ч ойлгоогүй, манай ажил дээр дуртай ах ч байдаг байсан, дуртай найз ч байдаг байсан. Тэр хүмүүс тандаж хэлэхэд та нар одоо ямар новшоо тоглоод байгаа юм бэ гэж хэлмээр санагцсан учраас би далд хийсэн юм аа. Баярлалаа баяртай. За тэгэхээр өнөөдөр 2NPC-ийн Toilet Cafe анх удаага ороод тэгээд өөрийнхөө үзэл бодлоо хуваалцахыг сууж байна. Чилэг. Надад бол 10-аас 7 гүн. Ниш кафе. Тэгээд ялцч нөгөө тирамису одоо бараг Улаанбаатарт номер 2-т 3-т бараг л нэгт гэж бараг хүмүүс яриаддаг болохоор очиж амсч үзлээ. Яг л үнэхээр тэр залтандаа хүрэхээр юм байна. Чи би бол сонирхолтой байлаар бол 10-аас 11 өгмөр байна. Зүгээр суугаад зүгээр кофе уугаад ч юм уу те. Мэдгүй. Яг үнийг хэлэхэд яг нэг 10-аас бас адилхан 7 өгөх байх. За. Хагийн хувьд бол бас тэ циркийн урт фонтаны за ертөнцийн зүгээр бол зүүн тишгээ аркаар ороод аркаар оронгуудаа баруун талд чинь ингээд нэг юм өксөж байгаа нэг юм шаттай нэг юм хайдлаар ордог нэг хаалга. Тэрүүгээр оронгууд хамгийн дээдлийн давхарт байгаа шүү. Тэгээ олж чадахгүй бол бид нар доор нь Google Maps-ийн линкийг оруулж тэ. Эсвэл энэ QR код. QR код. За. Үтсэн баярлалаа. 2NPC channel байлаа. Like, share, subscribe. Peace.